Тэгээ яасан гэж хүмүүсээ би сая ингээ түүхийнхаа барыг талд нь орж исэн чинь ингээ харсан чинь бичлэг хийгээгүй бах юм. Товчон дээр нь дараагүй бах юм. Oh my god. Тэ сайн уцгаа. Сүүлийн үед нөгөө амар их ажилтаасан болохоор ерөөсөө бичлэг хийж өнцөнгөө. Тэгээд өнөөдөр ингээд гоё цаг гаргаад сууж ийн. За тэгээд шууд ярианд орё та бүхэн бас ингээ гарчгаас харсан баха. За тэгээд миний одоо энэ харилцааны ихэнх үе буюу одоо тий яг яаж ихснээс шууд ярий. За тэгэхээр 12 сарын дундуур байсан баха нөгөө нэг Tinder гэдэг аппликейшн мэдэн штэ нөгөө хүнтэй танилцтай. Тэгээд яг тэр үед нөгөө заяа гэд Монголын одоо тийм Tinder шиг тийм аппликейшн гардаг байхгүй. Тэгэл ингээл энэ тэнээр ингээл промошн одоо эднэр нь яваал. Тэгэхэд яг тэ би чи нөгөө өмнө Tinder татаж үзээгүй. Тэгээ яг юм ганц би тийм байсан. Тэгээд нөгөө аппликейшн ингээд татаж үзлээ. Тэгээ ингээд нөгөө нэг аппликейшн дотор ингээд яг нөгөө нэр нас тэгээ сонирхол юмнуудаа ингээд оруулцдаг. За тэгээ оруулаад ингээд төд удахгүй байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь нэг залуу ингээд сайн уу танилцаж болох уу гэж ороод ирлээ. Тэг ингээд харсан чинь ингээд юу нэг ингээд Австралид сурдгаа гэл энэ тэрийгээ бичсэн. Тэгэл би нэг тоогоогүй тэгэл за сайн уу маань уу гэж бичсэн. За тэгээ байжсэн чинь намайг шууд ингээд инстаграмаар би чамайг дагаж болох уу гэдэг байхгүй. Тэгэхээр за окей. Тэгээ гээл. Тэгээд инстаграмаар ингээд намайг дагчаал ингээд баян заяа баян миний хийсэн сторин дээр ингээд reply хийж орж ирдэг заяа. Бүр амар их тэгэл ингээл хөрхөн байна, тийм байна, боломжтой арай ингээрэй гэл амар тийм кэрлж байгаа юм шиг тийм реплайнууд ирдэг байлаа. За тэгэл энэ тэрийгэл тэгсэн чинь юу яасан би нэг өдөр амар эм ороод заяа. Тэгээ амар эм орж оол яах вэ нэг хүн чинь ингээ уцаар ямар санагдсан штэ. Тэгээ тэгсэн чинь манай найзууд ингээд ерөөсө завгүйс ахгүй юу. Тэгэл окей за хинтээ ярих вэ гэдэг тэгсэн чинь яг тэр залуунаад руу реплай хийж таарад. Тэгэхээр би шууд хойлоо ингээ уцаар ярих уу ярмаар байна уу гэдгсэн чинь өстө нэрий би өстө чамаас ингээ асууя гэж бодчихсон. Тэгээд чамд амар юу санагчуд вэ гэж бодоод асуухгүй байсан. Чи ингээ төрүүлээд асууж байгаа нь ямар гоё юм би гэл тэгдэг байхгүй. Тэгэл бид хоёр уцаар ярьлаа. За тэгээ уцаар ярьсан чинь гэл нааг тэр гэдэг мэдэг тий. Тэгэнгүүтээ би ингээд одоо Австралид сурж байгаа. Тэгээ би ингээд ирээдүйд тийм болно. Би ингээ мөрөөдөлтэй амар үнэнч миний зорилго том мон гэл ингээл дөнгөж анх ярьж байгаа хүнтэйг ингээ амар сүртэй ярьдаг байхгүй. Тэгэл би чинь ингээл тийм үний тэрэгэл яриад. За тэгээд тэр өдөр нэг цаг маг ярьлаа. Цаг 2 цаг уцаар ярьлаа. За тэгэл байж байгаа би ч бас завгүй тэгээ явж байгаад нэмсэн чинь нэг сарын дараа дахиад ингээ ярьтий уцаар. Тэгээд гисэн чинь ингээд тэр хооронд ингээд яг ингээд надлуу нөгөө реплай хийдгээ ингээд хийгээл байгаа байхгүй. Тэгээд ингээд яриад бүр амар дайчгүй заяа яа тэгэхээр ингээд боловсралтай тэгэл ингээл дээр нэг ихчтэй тэгэл хич байгаа ингээл амар яриад ингээл би ихчтэйс амар хайртай ээжтэй хайртай ер нь эмэгтэй хүмүүс ингээд надад амар ингээд би одоо эмэгтэй хүмүүсийг амар хайрлаж өссөн ингээл яриад заяа. За тэгэл ингээл дүнгэж бас ингээд сайн танихгүй байж ингээл ярьж яснаа ингээл тэгж байгаа байхгүй. Би одоо ингээ эмэгтэй хүнээс ингээд урт хугацааны ингээд харилцаа хүсэж байгаа. Тэгээ би ингээд хоёрын хооронд харилцаа ерөөсө хүсэхгүй байна нэтрийг л ярьдیں۔ Тэгэл тэр үед чинь би бас ингээд ерөөсө тийм нөгөө хоёрын хооронд биш тийм гоё удаан хугацааны харилцаа хүсэж байсан. Яа тэгэхээр бас нөгөө ирэхээгүй айгүй удсан сахгүй. За тэгээ ярьж байгаа юм амар дайчгүй ингээд надад амар таалагдал заяа. За тэгэл ингээл нэг яриад, хоёр яриад, гурав яриад ингээл байнга ярьдаг болоо бүр өдрөө болго ярьдаг болоо заяа. Тэгэл ингээл намайг ингээл ажил таардаг цагийг маань мэддэг. Тэгэл намайг ажлаа тарангуучууд залгаал. Өстө нэрээ чи хаас ганцаараа харнаа. Ингээ би чамааг одоо тий ингээ Монголд би байсан бол ингээ чамааг очиж авахгүй юу, хөргөжөхгүй юу, мөхгүй юу гэл тэгдэгс. За тэгэл энэ дээр яаж байгаа. Тэгээ би ингээд нэг миний ингээ сайн найздаг байхгүй. Тэгэл сайн найздаа ингээ харуулаад энэ залуу ингээ би энэ аппликейшн дээр ингээ энэ залуутай ингээ танилцаа. Ямар залуу байна мэн ингээ харсан чи хүүе наа чи манай найз штэ гэд. За тэгээд яасан гэсэн чинь тэр хоёр ингээ манай найз тэр хинээ хоёр хинээ гэнэлж. Хинээ хоёр ингээ би нэгээ мэддэг. За тэгээд бас мэдээд ингээ айгүй олон жил болсон тэр нөгөө залууг ингээ Монгол тахт манай найз ингээ уулзаж малцдаг гэсэн нэ. Тэгээд гисэн чинь ингээ би мэдэн штэ наачстай айгүй мундаг залуу малуу гээл. Сто хэр баг энэ тийм зам байхгүй, сто арих марих уудгүй, шоудгүй, тамхи маяг татдгүй, сто жинхэнэ нөхөр болохоор хүн мөн гээл тэг чинь. Яа тэгэл би чи хүнээс тийм юм сонсож байгаа чи бүр ингээ улам ихтгэлтэй болчихж байгаа юм чи
Тийм залуу ахны маахна гэж бодчихж байгаа зэ. За тэгэл ингээл яриад өстө нэр амар амьдрал яриад би ирээдүйд тэхээ хүсдэг, миний ихнэр тийм байгаасаа гэж хүсдэг гэж бүр ерөөс амар ярьдаг зэ. Тэг би ч юмс амар яриа хүн байхгүй ингээд яг дотн болчоор тэгэл бит хоёр шиг амар уцаар ярьдаг бүр нэг ярихдаа одоо миний амралтын өдөр баг 8-9 цаг ярьдаг заяа бүр ингээд ёо амар ярьж байгаас тэгэл тэр залуугийн хамгийн ихний одоо red flag буюу одоо надад одоо онцгой санагдчихсан юм. Гэтэ яг тэр үедээ онцгой биш одоо бодоход амар байгаа байхгүй. Тэр юм нь юу вэ гэхээр зав хамгийн эхлээд ингээд ярьж байгаа надтай хамгийн X ярьж байгаа. За манай X ингээд ийм охин байдаг. Тэгээ ингээд би ингээд X-тэй амар хайртай байсан. Би өөртөө бүхнээ зориулсан. Би Монгол тахта бид хоёр ингээд хэдэн жил үргэлжлдэг байсан гэлцээ. Амар сүртээрэл тэгснээл ингээд юу яагаад би ингээд Австралид ингээд сурах гад ирээд тэгээд нөгөө ингээд X дээр ингээд санаад 7 хоногийн дараа би шууд ингээд гэрийнхнаасаа ингээд нууцаар ингээд тийц мэд хайлал X дээр хоцсон чинь намайг ингээд өөр хүнтэй хуурж исэн мурчсан ингээд амар юм яриа заа. Тэгэл ингээд би тийм үү гэл тэг хамгийн амин зав ийм одоо хүн амьтнаар тоглодог ч юм уу одоо тийм амар manipulation хийдэг тийм хүмүүс чинь ингээ ярихаар ингээ хүмүүс ингээ тэрэнд нь итгэдэг заяа. Би бол тэр үед ингээ итгэсэн байсан. Яана тийм үү танай экстрүүд ямар муу охин бэ? Ямар сони юм бэ гэж мэгэл заяа. Тэгэл би чи нэрэл тийм сонирн байсан байх та. Ямар сони юм бэ ингээ хүн өөрийг хайрлаж яхад ягаад тэр хайрыг ингээ араар тавьж маваад ингээ яваад идэг байна маа гэж амар зүртэй бодол заяа. За тэгээд ингээ анх надаа ярваа. За тэгээ хит хонол ингээ уцаар ярих. Баян тэрийг харин за сүүлдээ бүр ингээм аим ядраатай тэгэл ингээл надаа бүр амар газар доор ортол муулдаг заяа бүр тэр охиныг тэгэл өстө ийм тийм өстө намайг ингэж зовоож исэн тэгэж зовоож исэн би тэр охинд ингээд ингэж бэлэг өгчээсэн тэгэж явж исэн тэгэл бид хоёрыг өдөр уурлал гэх нэг амар юм яриа л заяа. Тэгэл надаа яг үндэ тэр нь хамаагүй штэ. Тэгээ би ингээд найзаасаа асууж аим чинь таньдаг гэд тэгэхээр тэгэл тэгсэн жаахан тийм наад нэг охинтой ингээд надад ч айгу удаа үерхсээ яагаас салцсан болоо гэл тэгж байна. За тэгэл би ч нөгөө найзтай хэлж байгаа юм чи өвөө тэр охин ингээ хараан тавьсан гэсэн гэл. Тэгэл инээдэрийгэл тэр охин ингээл амар молдог гэсэн заяа надад бүр ингээл. Яа одоо бодоход нэрээ. Тэгэд ингээ шууд ингээд харьцуулт эхэлж байгаа юм заяа. Ингээ манай X тэгдэг байсан. Одоо чи болохоор ингээд ажиллаад хараад надтай ингээ шууд ярьдаг. Би ингээ чамд амар тэгж чи миний ингээ итгэлийг амар олж чадчих. Чи ингээ миний X шиг биш юм шиг байна. Манайста би чамайг хараар тавихгүй гэдэг тэтгэж ингээл заяа. За тэгэл ингээл амар сүртэй юм ярьдаг. Тэгэл амар хэм яриад амьдрал яриад. За тэгээ байжсэн чинь Мартин 8 болоод 3 сарын 8 болчоо. Мартин 8-нд болсон чинь манай ажил дээр ингээ надад цэцэг явуулваа. Ингээд юм цэцгийн баглаа явуулсан. Тэгэл бичээстэй нэрээ ямар тажгүй залуу вэ? Тэр хаа холоос молоос гээл заяа. Амар сүртэй можоо. Тэг би явахт нөгөө цэцэг авсан хүн ч юм бас ингээ эргүүлээд нэг юм өмөр санагдан да. Тэгээд явах тэг би ч бас амар армаач юм болохоор юу гэдэг аахгүй юу. Ингээд цаасан дээр захиа ингээ гараараа захиа бичээ заяа. Тэгснээ амар тэнэгт ёо. Цээж зураг мурга хийцэн заяа. Яах ч байгаа дуцсныхаа арт хиймий гэх юм уу хайшин. За мэдгүй яг цээж зураг хийснэ. Тэгснээ ингээ амар захиан дээр үнсэж мүсэл заяа. Тэгснээ ингээ өмдөртэй хосмосаа цацаал. Намайг яаж үнэртдгийг ингээ мэтэр зэтэр гээл заяа. Тэг ингээ захиа бичээд Австрали руу би ингээ шууд нэгээ явуулж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь бүр азар гэх үү одоо азар биш гэх үү тэр захиа маань очоогүй гэдгийг амар сайн. Тэгэл би яахад тэр үедээ бол өстэй яагаад захиа очихгүй нэ би ингээд чамлаа нэг юм явуулсан гэл нөгөөд чи ингээд тэнд хүлээгээл заяа би чи ингээд бас тэнчнээс яагаад очихгүй байна гэж бодоод шууд муудагаас ярьж асуугаал инээ тэр болоо. За тэгэл байж байгаа л би бүр ингээл амар тасаал тэгээд бүр нэлээд олон сар болдог байхгүй 100 боллоо. Тэгээд тэгсэн чинь өөрөө хэлж байгаа би энэ жил ингээд 100-ийнхаа амралтаараа ерөөсөө очиж чадахгүй нэ тэрийгээ хэлсэн байхгүй. Тэгэл би гэл амар дотроо жоохон гуниглж байгаа ч гэсэн тэгэл за хүн болохгүй гал яах тэгээд тэг би ингээд 12 сард ч юм уу тэг ингээд өөрөө амралтаа зохицуулж агаад Австрали яваад ингээд surprise баримаар гэж бодсон заяа бүр тэр үедээ. Тэг ямар азар явчаагүй юм бахам. За тэгээд тэр бол хамгийн анхны red flag нь тэр заяа. Тэнгүүтээ хоёр дахь red flag нь юу гэхлээр байна. Манай ингээд одоо эмэгтэй найзууд ч юм уу те миний ингээд таньдаг юм Instagram-ийн охтууд ингээд амар их дагаад идэгсэн заяа. Яг бид хоёр ингээд үерхээгүй л те. Тэгтээ ингээд амар сонирхолтой тэр чинь тэгэл ингээд дагаал болоо заяа. Эний тэрийг л
Тэгээд бид хоёр уг ингээ амар гоо харилцаж байсан хгүй. Тэгээд гисэн чинь яг яалаа. Гинт алга болсон заяа. Гинт ингээл 7 хоног алга болсон. Тэгэл би ч ингээл хартаас нөх үе хинээ яасан бэ гэж энэ тэрийг байхгүй. Тэгэл би ингээл хайчдаг байхгүй. Тэгэл гисэн чинь ингээл байхгүй ээж ажсан гинт гарч ирэл яа на бистэ тим юм болоод ингэсэн тэгсэн намайг уучлаарай гэл. Тэгээд гисэн чи би ингээд зөрүүлээд бас ингээд шарандаа ингээд алга болдог байхгүй гэж байгаа юм заяа. За хоёлаа ингээд ер нь бол харилцаа ингээд болёо гэмгээ заяа. Тэгээд тэрний өмнө заяа ингээд чатаар бүр ингээд намайг хайраа мараа гэдэг заяа. Би чинь тэгээд тийм хайраа мараа гэдэг үгэнд амар сонь тасаагүй байхгүй. Тэгэл наач хүмүүст миний гүнж миний хайр гэл ингээл бүр амар одоо тэр нөгөө нэг юу илээ манипуляц лөө газлайтинг дээр илүү ингээд нөгөө хүнээ тэр хүмүүс яадаг вэ гэхээр амар нөгөө лов бомбинг буюу ингээд амар хайрлаж байгаа юм шиг ингээд бомбддаг гэд тэгдэж штэ яг тэр шиг зав ингээл наач бүр ингээл хайртай шүү ийм шүү тийм шүү би чамайг заавал их нэрээ алгаж аавна маань гэл амар бодлоо гэдэг үстэй. Тэгээд гинт би шууд ингээ харилцаа болсон чинь за хоёлаа одоо ингээ харилцаа болиё гээл тийч нэ. Йоо за тэгээ би ингээ дуус амар шансан заяа. Ягаад ч юм ингээ нөө баян ингээ уцаар ирдэг гэсэн баян ингээ биеэр уулзахгүй байгаа ш гэсэн ингээ баян натаа хамт байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгсэн чи гинт тэр нь байхгүй болсон чи ингээ амар сон ингээ хоосроод тий одоо хүлээгээд байгаа мó яагаад ингээ амар эвгүй байдаг байла. За тэгээд юу яасан. Тэгээ ингээд би ч бүр амар уйлж муулаа заяа. Тэгээ нөгөө нэг тэр хинээг мэддэг манай найз гэдэг байгаа шүү дээ. Тэгэл би ч найзтай л хэлчихсэн чинь манай найз яа наастаа наа чи ямар муухай юм бист наадах ч гэсэн ийм гэж бодоогүй шүү дээ. Надтай ингээд найзууд тахтаа ууг нь зүгээр л байсан амар сайн залуу байсан. Яагаад ингээд чамд ингэж ханжаа амбулаа гэл ингээд бит хоёр ч ингээд ярилцаал энэ дэргээл. За тэгэл хайцсан заяа. Тэгээ би ингээд огт харилцгаа болсон заяа. Бурхны яварлаар хэрвээ би ингээ харилцдаг байсан бол одоо бас яах ч байсан бэлээ хим мэдхөвдөө тийм үстэй. Харилцаа болоод нэлээд олон сар болоод тэр чи одоо юу байхгүй 6-7 сард харилцаа болчихж байгаа байхгүй. Тэгээд 1 гэлөө 2 сард нь баха гинт над руу бичил заяа. Сайн уу гэж найз сайн уу гэж мэгэл тэгснээ ингээд яасан гэсэн чинь миний бичсэн захиа бүтэн жилийн дараа Австралид утсан байвал яах вэ? Oh my god. Амар иргүү заяа. Тэгэл гэтээ тэрнээр нь бас амар аз болж нэг олон талаа бичээгүй заяа. Гэтээ ер нь бол ингээд би чамаа хүлээн гэсэн утгатай бичсэн. Тэгээд тэгсэн чинь ингээд би ингээд чиний захиаг ингээд авлаа. Би чамааг ингээд надлуу яг бичсэн гэдэгт бол тэр үедээ итгээггүй. Тэгсэн чинь нэрээ ингээд бичсэн байсан байж тээ. Тэгээд бүр ингээд уншаад би бүр уйлаа гэж займ бичдэг байхгүй. Тэгэхээр би тэгэл энэ дээрээ хэлсэн чинь ингээд би чамааг ингээ амар гомдоосноо ингээ надад амар гомдсноо бүр ингээ чин сэтгэлээс уучлахгүй наа би тэр үед ингээ амар жоох хүүхдээ чи мэжийг хэлдэг чаан заяа. За тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь тэр залуу найз охин толцсон байсан байхгүй юу? Надад тэгж захаа махаа гэд бичгтээ. Тэг би ингээ найз охин ороод харж байгаа хөрх охин байсан. Найз охинтой байж ээж намааг ингээ уучлаарай. Би ингээ чамтай ингээ харилцмаар байна гэж бичиж болтгүй. За тэгээд тэгсэн чинь тэр нөгөө ирсэн найз охин нь нөгөө манай нөгөө найзын бас таньдаг найз нь болж таарсан заяа. Амар сонин заяа. Яа ингээ манай найзыг хүрээлээд ингээ охтуудтай харилцаад байгаа юм шиг санаж байгаад дахиад нэг таньдаг хүн заяа. Тэгээд тэгсэн чинь тэр найз охин нь ингээл юу яасан гинэ манай найзтай ингээд нэг өдөр ярьсан гинэ тэр хоёр уцаар тэр найз охин нь болохоор бас Монголд байдаг охин заяа. Тэг ингээ ярьсан чинь ингээд хэлсэн гэж ааны үргэж байгаа найз луу амар гэлцээ. Тэгэл тэгснэ ингээ яасан гэсэн чинь ингээд Монголд ирсэн гинэ. Тэгээ Монголд ирээд ингээд тэр хоёр уулзаад ингээ амар гоё исэн гинэ. Тэгсэн чинь ингээд гів гинтний амар огцон мууртай заяа. Амар огцон муурлал ингээд хоолоо молог юм боогоол заяа. Тэг бараг ингээ алгадаж малгацсан юм шиг байна. Тэгэл энэ дэрээ болол бүр нөгөө охин чи юу вэ чи ийм байсан юм уу гэл. Тэгээ тэр охиныг амар хартдаг гинэ. Станараа чи энэ залуутай юу хийсэн? Тэр залуутай юу хийсэн гэл амар хардаг. Тэгсэн мөртлөө заяа. Өөрөө ерөөс ингээ уцнаасаа тиндэрээ устгадаггүй заяа. Тиндэр дээр ингээ байн охтуудтай чаталдаг. Тэгэл ингээл байн охтуудыг ингээ инстаграмаар даахдаг. Тэгээ ингээд яг нөгөө надтай анх яг яаж харилцаж исэн ингээ нөгөө амар реплай хийжсэн гэсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр охтууд руу ингээ бас амар реплай хийж орж ирдэг заяа ингээл хай хөөрхнөө гэл заяа энэ дэрийг. Тэгсэн чинь тэр дунд нь бүр миний бас нэг таньдаг охин байсан заяа. Тэр найз охин ингээ скриншотыг манай найз руу ингээ явуулж байгаа байхгүй. Тэгэд нөө манай найз чинь нөгөө нэг би чинь нөгөө амар зовоол ингээл нөгөө шаналлал байдаг байсан болохоор
Ингээ над руу ингээ тэр ингээ скриншотуудын тэр найстайгаа яг юу ярьсан бүгднийг ингээ надад ярьж өгч байгаа. Тэгсэн чинь ингээ скриншотууд амар зөв яг надтай яг яаж харилцажсэн бүх юм нь адилхан. Амар сонио. За тэгээд ч тэр нөгөө найз охин нь ингээ тэрийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэр охтууд нь заяа тэр одоо нөгөө реплай хийгээд байгаа охтууд нь бүр ингээд тэр найз охинлог нь хүүе танаа найз залууч ингээ надад хүн бичиж тах юм ах ингээ тэгээ бичдэг заяа бүр амар. Тэгээд нөгөөх нь ингээд амар урлаа чи яагаад намайг хардаад байгаа чи тэгж яриад өөрөө ингээд тэн дээр мэн дээр татсан мэт гэл ингээд тэр хоёр ингээд бөө хэрүүлсэн гинэ. За тэгэл тэгсэн чинь л ингээд бүр амар зав ёо ингээд хэрүүл болоод найз охин нь нөгөө хинээг чи ингээд юу ачдаг блок хийдэг. Facebook, Instagram тэгээ оцны дугаар муугаар бүх юмнаас ингээд блок хийдэг гинэ. Тэнгүү зав мэйлэр нь өдөрт бүр амар их юм бичдэг зав. Ста хой гэж юм гээл заяа. Тэгэл амар хараал мараал хэлсэн заяа. Тэг би бүр тэр ингээ скриншот надад харагдаад байгаа байхгүй. Тэгэл би бүр ингээл уншаал oh my god арай үгүй л үдээ. Ямар амар юм би одоо ямар азар харилцаагаа дуусгасан бэл гэж бодсон заяа. Тэгэд ингээд юу ясаахгүй тэр нөгөө нэг одоо өмнөх X гэдэг байгаа штэ. Надад ингээ муулдаг байсан X гэд. Тэгсэн чинь тэр охиныг ингээд тэр залуу надад ярихтаа ингээл өстө амар салтгүй ингээ надад байнга уучлага яваалцтай мэйлэр амар их мчдэг гэл. Тэгсэн чинь заяа яас юмн дээр өөрөө X лүгээ амар юм бичдэг байсан маа ахгүй юу. Маш сонирхолтой тэр бол. Тийм үстэй. Тэг ингээд өмнө надад ярьжсэн бүх юмнуудыг тэр найз охиндоо бас хамгийн анх ярьдаг гэсэн гэж байна заяа. За тэгээ одоо хамгийн амар юм нэхлэх чинь тэрний юу вэ гэхээр штэ намайг одоо тэр үргэж байгаа найз охиндоо муулдаг байсан гинэ. Тэр охин бид хоёр биний танихгүй заяа. Тэгээ бид хоёр одоо ингээд тэр залуутай би ингээд уулзаж үзээгүй одоо ингээд үргэж үзээгүй зүгээр ингээд арчижсэн маа штэ. Тэгсэн чинь тэр найз охинтоо ингээд намайг хэлэхдээ ингээд миний хартаас амар гүдэг энэ охин амар ятаргаатай. Хэвээ нэ салтахгүй мөхгүй гэдэг заяа. Тэгдэг байсан гэж байгаа. Амар заяа. Тэр нөгөө охин ингээд бүр намайг мөдлөн бидтэй гэдгийг мэддэг заяа. Бүр хаасан зүгээр тий миний мэдгүй нэг газар намайг ингээд тэнд ингээд муулаад байсан байгаа байхгүй юу? Аим шигтэй зөө. За тэгээл заяа ингээд би чи шокнд орчих юм чинь амар заяа. Тэг ингээд бүр өдөрт заяа тэр найз охинтойгоо ингээд бараг 100 удаа мэйл бичдэг заяа. Тэг ингээд бүр яг хоёр туйл сэтгцэн эмхтэй юм шиг заяа. Ингээд мэйлний ихэнд ингээд өстэй хайрт минь тэстэ намайг уучвал өстэй хоёлаа ингээд зүгээр бол юм аа гэж бичижсэн аа сүлд ингээд бичижсэн доор нь хөөе амар хараал хэлдэг зав. Ёо бүр амар тэгээ манай найз ингээ надад хэлж байгаа хгүй. Өстө мүүлэн минь чи өстө нэр ямар азар тэр үед ингээд харилцаа байсан. Чи ингээд амар сэтгэлээр унсан гэсэн чи ийм юмд ингээ орооцолдог байсан биз дээ. Чи ийм амар хүнтэй ингээд яах байсан биз дээ. Хамт байж явах байсан байна. Тэгээд ямар азар ингээд чи одоо болсон юм байсан ингээ ярьсан зав. Ёо тэгээ би чамаас тэгэл бочоом ч ямар азар би тэр үед те. Өстө миний тэр одоо сэтгэл өвдөх уйлах тэр үед одоо ямар ч хамаагүй байхгүй ер нь бол бараг тэгээ уйлаа салсан зүг байгаа байхгүй юу аим шигтэй. Тийм байна. Тэгээ нэг тийм амар одоо муухай тийм токсик харилцаанд орж үзсэн. Амар л гэдэг юм билий. Тэгээд яг одоо ингээ миний үерхэж байгаа үерхэл бол шал өөр. Энэ үерхлээс бүр хамаагүй заяа. Хамаагүй ч гэж бүр 1000 дахин өөр. Тэгээд одоо бол маш гоё эрүүл харилцаатай байгаа. Тэгэл уусаа нөгөө өмнөх токсик ингээд харилцаанаас ч хүн ингээд ойлгож авч юм чинь за одоо ингэж болохгүй маань тэгж болохгүй маань ийм юмыг тэр үед хэлж болохгүй маань ингээд бүх юм ойлгож мэддэг болсон. Тэгээд айгу дайггүй одоогийн үерхэл маань их дайггүй байгаа. Тийм л байна да гэж. Миний токсик харилцаа. Гэтэ ер нь бол заяа одоо ингээд охтууд одоо үеийн охтууд гэх юм уу ер нь бүгдээрээ нэг юм токсик харилцаатай бас учирч үзсэн байж магадгүй. Тэ. Ер нь юм токсик залуутай нэг уулзаад үтсэн ч юм уу тиймэрхүү байдаг байх гэж бодож юм. Тэгээд бас одоо эниймээ сонсож байгаа одоо надаас дүү хүүхдүүд ч юм уу дөнгөж ингээд ийм одоо харилцаанд орж байгаа аль эсвэл бүр холын заны харилцаанд ингээд таньж мэдхгүй орж байгаа иймэрхүү хүмүүсийнх нь бол бас ингээд гоё сургамж аваасаа гэсэн үднээс л ярьж байгаа шүү. Тэрнээс шиг амар сүртэй юм ярихсангүй. Тийм тэгээд байлахыг нь ойрхон бичлэг хийх гэж их бодож байгаа. Тэгээд ажлынхаа цаг цавыг харж агаад болно доо. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.